За боловсролын яамны төрийн нэр бичгийн дээрээс асууя. Үдээ олны одоо энэ хүүхдийн үдээ олны хөтөлбөрийг бол дэмжлэгүй яах вэ? Гэхдээ энэ яг үдийн хоол бэлтгэдэг тэр газар сургууль дээр энэ тэр орчинд байж байгаа газар маш арчаагүй айгүй муу идэм билээ. Энэ тал дээр одоо боловсролын яам ямар арга хэмжээ авдээ ер нь яад юм бол өвлөн ингээд баг тоогооч тэр бэлтгэгч нар туслах бэлтгэгч нар нь би нүрээ баг харж чаддгүй тийм цан цогтөг ийм байдалтай. Тэгээд нүл хөх золцсон тийм байранд тэгээ хүүхдээ хоол хийгээд гар мараа одоо хаана угааж байгаа нь ч тодорхойгүй сая үр хангаан аймгийн хужирт сум хайрхан талд очиж үзэхэд яг адилхан тийм нөхцөл байдал байна шүү дээ. Энэ тал дээр та нэг яриад өгч. За нэг номер маш тодорхой хариул. Тэгээ нийт ерөнхий боловсролын сургуулиудын 67% нь яг стандартын шаардлага хангасан галт аваатай гэдэг ийм тооцоо судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хуучны барилгууд дээр яг энэ хүүхд бүхэнд үдийн хоолоор үйлчлэх яг танхим олон хүүхдэд хоолоор үйлчлэх энэ стандарт байхгүй учраас одоо шинээр одоо хийгдэж байгаа барилгын зураг төсөв дээр нь хооллох танхимтай яг сургуулийн хүчин чадал таарсан ийм одоо бэлтгэх үйлдвэрлэх түгээх ийм байхаар ингэж одоо зохицуулалтаа хийж явж байгаа. 2019 онд хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг хэрэгжүүлж эхлэхэд ер нь бол аймгийн төв нийслэлийн сургуулиуд бол бараг шахуу 100% түрээсийн галт аваатай байсан. Хоол үйлдвэрлэлийн хууль батлагдсанараа хоол бэлтгэлийг сургууль дээр явуулах болсноор тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн хангалт, хүний нөөцийг сургаж бэлтгэх асуудлууд дээр бол үе шаттай сайжруулалтууд хийгдэж явж байгаа. Одоо бол бид нар яг сургуулийн хоол бэлтгэдэг, хүний нөөцийг бэлтгэдэг шимт хичээл арга зүйн төвийг бол байгуулсан. За салбар дундын ажлыг уялдуулсан, ажлын удирдамж жишг одоо менюта болсон гэдэг ингээд ажлууд бол үе шаттай сайжраад явж байгаа. Тэгээд тодорхой хугацааны дараа бол бүх барилга байгууламжууд дээр бол энэ шинжилгүүд хийгдээд явах бүрэн боломжтой гэж харж байна.